улс төрийн намууд улсын дээч өгөхөд 3 бүртгэлтэй байх ёстой. Нэгд нь улс төрийн нам байгуулснаа бүртгүүлэх ёстой. Хоёрт нь улс төрийн намын тухай хууль, түрүү хэлсэн сонгуулийн хуулийн 26-гийн 3-ын дагуу, мөн 26-гийн 2-ын дагуу намын дарга нь улсын дээч өгөхөд бүртгэлтэй байх ёстой. За энэ тал дээр өөрөөр хэлбэл сонгуулийн ерөнхий хороо улсын дээч өгөхөд бүртгэлгүй. Тэнд үүсгэн байгуулагч гэсэн бүртгэлтэй намуудыг хууль зөрчиж бүртгэсэн байгаа юм а. Энэ нь бол сонгуулийн ерөнхий хороо эрх хүрхий мангийнхантай нийлж сонгуулийг бодлоонтох гэсэн маш ноцтой алдаа гэж бид үзэж байна. Зарим хүмүүс тайлбарлаж байгаа. Улс төрийн намын тухай хууль 24 оны 7 сарын 1-ээс гэж дагаж мөрднө гэж байгаа. Гэхдээ улс төрийн намын тухай хууль аль хэдийн хэрэгжигдсэн байгаа. Хоёрт нь сонгуулийн хууль 7 сарын 1-ээс хэрэгжинэ гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн хууль 1 сарын 1-ээс хэрэгжсэн байгаа юм а. За ийм болохоор саяны хэлсэн 3 чиглэлээр манай эрхчлөө хэрэгжүүлэгч намын сонгуулийн шатав улс төрийн бодлогын зөвлөлийн мэдээлэл хийнэ. Шаардлагатай бол би нэмж тодруулна.